Сайн бацгаана уу? Намайг Бямбагийн Төв Дэмбэрл гэдэг. Би өмнө нь USML-ийн талаар бичлэг хийжсэн байгаа. Тэгээд өнөөдөр ээлжилтэй бичлэгээ хийж байна. Өнөөдөр энэ бичлэгтээ би ер нь Америкт эмчийн мэргэжлэр ажиллах, эмнэлгийн салбарт ажиллах ямар мэргэжлүүд байж болох вэ? Эмчээс гадна Америкт юу хийж болох вэ? Гэдэг талаар бичлэг хүргэсэн. Энэ бичлэгүүдийг би олон хүн хүрээс үзээсээ ямар сонголт хүн ер нь Америкт байгаа юм бэ? Эмнэлгийн салбарт ажиллая гэж хүссэн. Гэхдээ USML-ийг өгөх боломжгүй ч юм уу, USML-ийг өгөх сонирхолгүй ч юм уу, эмч арай хийхгүй. Гэхдээ эмнэлгийн салбараас өөрөө мэдгүй эмнэлэгт ажилламаар байна гэсэнд ямар сонголт байж болох вэ? Эсвэл сургууль дөнгөж төгссөн хүмүүс би одоо карьераа хаанаас эхэлж болох вэ? Америкт эмнэлгийн салбарт ажиллая гэж шийдсэн бол би ямар карьераар яваад юунд хүрч болох вэ ч юм уу. Бас Монголд үзэж байгаа 10 жилийн хүүхдүүд зөвхөн карьер одоо ямар олон төрөл байж болдсон бэ? Ямар мэргэжлээр ажиллаж болох вэ? Гэх зэрэг мэдээллүүдийг өнөөдөр энд хүргэхийг хүссэн. Өнөөдөр энэ мэдээллийг болохоор хоёр янзаар хувааж хий. Нэгдүгээрт нь болохоор шууд одоо 10 жил төгсөөд эмнэлгийн салбарт юу хамгийн хурдан сураад ямар чиглэлээр ажиллаж болох вэ? Цөөхөн 2 жил сураад 3 жил сураад ямар зэрэгээр хүрч болох вэ? Тгийж сурсныхаа дараагаар яаж шатараалтаагаар ажиллангаа мэргэжлээ дэвшлүүлж болох вэ? Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор нэгэнт бакалаврын зэрэг авчихсан. Одоо жишээ нь бид нар шиг гадаад төгссөн эмч нар байна. USML-ийг хараахан өгөх боломжгүй ч юм уу, USML-ийг өгмөөргүй байна. Өөрөө мэргэжил сонгомоор байна. Арай өөрөөр одоо эмнэлгийн салбарт ажилламаар байгаа гэсэн хүмүүс ямар сонголт байж болох вэ? Санаа өгөх талаар бас хэдэн мэргэжлийн талаар яриа. Би Чикагод өмнөд бичлэг дээр дурдлуу яалаа мэдгүй байна. Тэгээд би Чикагод ерөнхийдөө 5-6 жил амьдарсан. Тэгэхээр Чикагод амьдарч байхдаа өөрөө бас сонирхож ямар чиглэлээр Америкт ер нь эмнэлэгт ажиллаж болох вэ? Ямар чиглэлээр сурвал хэр удаа хугацаатай байдیں۔ Айгуу тийм practical research-уудыг хийж явж байсан. Тэгээд Чикагод амьдарч байхдаа манай гэрээ харилцаагаар нэг Harper College гэдэг нэг коллеж байсан. Тэгээд тийм дотроос айгуу хөөрхөн эмнэлгийн чиглэлтэй мэргэжлүүд байдаг. Тэндээс би дурдаад ерөнхийдөө 10 жил төгссөн хүүхдүүд шууд ханаас эхэлж болох уу? Эсвэл маш түргэн хугацаанд гэжтэй 2 жилээс 3 жилийн орон сураад хоолны захад хүрэхээр ч юм уу ямар мэргэжлээр ажиллаж болох вэ гэдэг зүйлүүдийг би энэ бичлэгт хүргэе гэж бодлоо. Коллеж ерөнхийдөө бол 2-3 жил сургаад тэгээд монголоор болохоор дунд мэргэжилтэй болгож байгаа юм да тий. Тийм мэргэшүүлээд гаргаж яах гэсэн үг тий. Америкт ер нь энэ мэргэшүүлээд гаргасан энэ мэргэжлүүдээр ажилладаг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд энэ дотроос бол миний одоо эмнэлгийн сонирхолтой байдаг миний одоо гоё мэргэжил гэж бодсон юм гэхээр юу гэхээр Diagnostic Medical Sonograph гэдэг байгаа. Энэ болохоор яханы хүн болно гэсэн үг. Яхаа үздэг технишн болно гэсэн үг. Тэгэхээр яхаагаар үзэл хамаг одоо жишээ нь илэг байлаа гэхэд илгийг чинь одоо эмч нар болохоор ultrasound liver гэдэг ордер хийдэг. Ultrasound abdomen гэдэг ордер хийдэг. Тэгээд тэдэн дээр очиод шууд хэмжилтүүдийг бүгдийг хийдэг хүн гэсэн үг. Одоо энэ жишээ нь энэ болохоор хөлний венийг хэмжиж байгаа юм да хөлн дээр тэг ингэж шууд энэ яханы аппаратаа барьж очивол тэгээд шууд өвчтний өрөөнд ингээд хэмжилтүүдийг хийгээд гардаг. Бараг хөнгөн хэлбэрийн кейс мэсийг онцлоод гардаг хүмүүс болдог баг. Бүр хүн төлбөрийн эмчийн интервеншн яах аргагүй хэрэгтэй гэсэн зүйлүүдийг болохоор тухайн наримжлын радиологийн эмчт рүү шууд энэ хийсэн бичлэгээ онлайнаар явуулаад тэгэл цаана эмч тийм тусгай офис байдаг. Тэр хүмүүс уншаал эргээд явуулж байдаг. За ийм нэг мэргэжил байна. Энэ мэргэжил болохоор хэр удаан сурах нь уу гэдгийг одоо ингэж харъя. За юу хийдэг хүн бэ гэхээр ийм яхана
аппарат ашиглаад ямар нэг эрхтнүүдийг хардаг хүн байна. Тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө diagnostic medical sonograph гэдэг энийг төгсгөр Америкт ямарваа нэг мэрэгжлэр сур төгслөхөд тухайн мэрэгжлийн шалгалтыг өгөөд лицензийн шалгалт гэж юм авдаг. Тухайн тийм diagnostic medical sonograph гэдэг регистр хийгдсэн хүн болж гарна гэж skill entry level skill тухайн ехограф хийдэг хүн болж тэр чадварыг эзэмшин. Энэ болохоор 24 сарын програм байдаг баха. За тэгээд эндээс ингээ харах юм бол ерөнхийдөө 2014-өөс 2024 он хүртэл ерөнхийдөө эрэлттэй хэрэгцээтэй байгаа ажлын оронд 26%-аар нэмэгдэх тийм мэрэгжил гэж байна. Ер нь айгүй хурдцтай зах зээлд хэрэгтэй байгаа мэрэгчлүүдийн нэг much faster than average for all occupations тийм мэрэгчлүүдийн нэг тэгж юм ишээ ингээд ороод харах юм бол 2016 оны статистикаар болохоор энэ мэрэгжил нь болохоор цагт 26-аас 28 доллараар төлөгддөг. Жилдээ 54,000-аас 58,000 долларын цалин авдаг хүн хэрвээ 5-аас 10 жилийн туршлагатай байх юм бол цагийн 32-аас 35 долларын цалин төлөгддөг. Тэгээд жилийн болохоор 67-аас 73,000 долларын цалинтай хүн болно гэсэн ийм жишээний хэдийн хэмжээний цалин авах вэ гэдгийг ингээ харж болж байна. Тэгээд ерөнхийдөө Америкт мэрэгчлийг сонгохдоо ингээд окей би юм дуртай гэдэг нэгдүгээр төв мэдэж аавна. Тухайн дуртай юмаа сонгоно. Хоёрдугаар болохоор за зах зээлд энэний ажиллах намайг төгсөж гарлаа гэхэд ажлын оронтой хэр их юм бэ гэдгийг харна. Гуравдугаар тэгээд энэ хэдийн хэмжээний цалин авах юм бэ? Ямархуу хэмжээний мөнгөөр би сурч болно өөрийнхөө тэр боломжийг харна. Тэгээд эргээд төгснөхийн дараагаар би ямархуу хэмжээний цалин авах нь үнэлгээтэй ажил вэ гэдгийг харна. Энэ diagnostic medical sonograph биеийн их дуртай яг нэг технишн яагаад гэх юм бол энэ чи ямар нэг хор байхгүй арилогын бодис авахгүй MRI, CT scan, radiologist гэхээр тухайн тэнд ч бол хэд яган туяаны хор бас явж байдаг. Тэгэхээр миний хувьд энэ их гоё бас мэрэгжил хэрвээ хүүхд 10 жил төгсөж байх юм бол free request site гэдэг 3-4 хичээл аваад тэгээд тэр free request site дуусах чинь хагас жил хичээл ч юм уу тэр ингээд дуусангууд энд хэлсэж ороод тодорхой хэмжээний шалгалт байдаг байх л та. Тэгээд энийг саахвал гарч ирнэ. Тэгээд хэлсэж ороод тэгээд 2 жил сураал энийг ингээд төгсчин. Тэгээд associate degree гэдэг нэг юм байгаа штэ Америкт те. Манай team degree байхгүй. Гэхдээ энэ болохоор бакалаврын доодох degree. Ямар нэгэн team мэрэгжлийн ажлын эхний шатны degree болж явдаг. Энэ нь болохоор чамд дараа нь 4 жилийн коллеж болон университетийн програмд ороход эхлэл олно гэж байна. Тэгээ энийг төгсөөд дараа нь биологиор сурах ч юм уу гэх юм бол 2 жилээр биологиор сураад 4 жилийн дараа биологист ч юм уу бол төгсөж болно. Энийг төгсөөд ажиллаж байгаад эргээд бакалавр зэрэг ямар нэгэн зэрэгээр аваад эргээд окей би бакалавр зэрэгт одоо анаахын сургуульд орё гээд анаахын сургуульд орж болж байна. Ерөнхийдөө эмнэлэгт ажиллая гэвэл ийм мэргэжлүүдээр эхлээд сурч болж байна. Эмнэлгийн дотоод амьдрал ямар байд юм бэ? Ер нь би эмнэлэгт ажиллах сонирхолтой хүн юм уу? Надад энэ зэргийн одоо хобби байгаа мó? Эмнэлэгт ажиллах эмнэлэгч нь бас сонин газар штэ. Environment-ийн хувьд болохоор өөрийн гэсэн үнэртэй, өөрийн гэсэн ер нь эмнэлэг дуртай байх хэвээр эмнэлэгт орчинд нь дуртай тийм л хүн бас ажиллана те. Юу юм чална гэдэг том одоо карьер тавьчдаг өчнө олон жил сурдаг. Тэгээд төгсөж гарсныгаа дараа гинт эмнэлэгт орж үтснэ. Ерөөсөө би дургуун байна гэж мэрэгжлийг хаях ч юм уу тийм асуудал гарахгүй тулд ер нь ингэж баг багаар орж болно. Дараагийн мэрэгжил болохоор одоо надад энд харагдчихээн dental hygiene гэдэг Америкчууд энд их дуртай байдаг юм байлээ. Шүд одоо энэ Америкт хүн болгон 6 сар татам одоо хүүхд тахасаа эхлэлээ шүдээ цэвэрлүүлдэг. Энэ dental hygiene гэдэг хүн болохоор тийм шүд цэвэрлдэг, шүдийг жижигэн ажилбаруудыг хийдэг тийм хүмүүс байдаг. Шүдний эмчийн даадах хүн л гэсэн үг тий. Бас 24-нд
сарын програм. Тэгээд career information бас их гоё яг шүд сонирхдаг хүмүүст бол бас эхний хэлбэрийн цаашдаа шүд нэмж болох хүмүүст бас их гоё програм мэрэгжил гэж явдаг юм байлээ. Би яг бас шүдээр сайн явахгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч амирчууд маш их сонирхдаг. За энд nurse байна, сувилагчийн мэрэгжил байна. Сувилагчийн мэрэгжил дотор их олон сувилагч, Америкт их олон янзын сувилагч байдаг. Энэ болохоор бакалавр зэрэгтэй сувилагч, registered nurse гэж зөвхөн associate degreeтэй nurse байгаа 2 жил сураад болчдөг. Тэрний доор LPN гэдэг nurse байгаа. Тэр нь болохоор бас хэдэн сар сурт, 13 сар, 14 сар сурт юм уу. Тэгээд хэрвээ та бакалавр зэрэгтэй нуурс олчих юм бол дараа нь тэгэл LPN бол хамгийн доод зэрэгтэй нуурс боллоо гэхэд тэр эмнэлэгт ороод ажиллахад тэр хэмжээний ажлыг хийдэг. Дараа нь жоохон 1 жил сураад RN болчих юм бол яг бидний одоо нөгөө сувилагч гэдэг юм хийдэг хүн болчихж байгаа. Дахиад RN болохоор бакалавр зэрэгтэй RN байгаа. Бакалавр зэрэгтэй RN болохоор ер нь registered nurse дагнсан нэлийн арай харилцагтай ажил хийдэг болдог тийм nurse болдог. Тэгээд nurse-ийн тэрний дараа бакалавр зэрэгтэй RN-ийн дараа хэрвээ та нуурсээр болон нарийнсан гэвэл мастрын зэргийн нуурс байгаа. Тэгээд докторийн зэргийн нуурс байгаа. Тэднэр нь болохоор баг өрхийн хэмжээнд дайны ажил хийгээ явцдаг. Зарим докторийн зэрэгтэй нуурсууд нь болохоор midwife гэж нэрлэгддэг. Тэрийн хүмүүс нь болохоор бүр хүүхд төрүүлээд явах жишээтэй. Ер нь ийм жижигхэн одоо эхлэлийн шатлалын ийм програмд суугаад 2 жилийн мэрэгжил эзэмшиж байгаа. Цаашдаа тухайн мэрэгжил дээр шат ахиж ажиллангаа, сурангаа өөрийнхөө одоо энэ мэрэгжлийн зэргүүдийг ахиулж явах юм бол Америкт бас их гоё боломж юм шиг санагддаг. Манай Монголд байхгүй нэг тийм сургалтын систем байгаа. За нарийн технишин, технологи гэж энэ хүн болохоор хүмүүсийг одоо X-ray ахуулдаг тийм хүмүүс байна. Нэмлэг дотор ажилладаг ийм мэрэгчлээ бас байж болж байна. За түрүүн сонограф гэсэн энэ болохоор одоо эргэтэн хэвлийн хөндийн эргэтнүүдийг хаардаг, судалснуудыг үздэг. Тийм бол энэ нь болохоор diagnostic cardiac sonograph гэдэг. Энэ болохоор зөвхөн зүрхний яваа гэдэг хүмүүс байгаа. Энүүгээрээ дагнаад явцдаг. Ийм мэрэгжил байж болж байна. Энэ болохоор physical therapist гэдэг хүмүүс байна. Энэ нь болохоор бас л нөгөө нэг нөхөн сэргийн хэмжээ нарын бас эхлэлийн шатлалын карьер юм уу да. Тэгээд одоо харгасан хүмүүс байх юм бол тэрний аль болчин хөгжүүлэх үү, за хөгжүүлээ байвал тухайн одоо баруун талтаа харгасан гэвэл баруун талын яаж босгож сэргээж ирэх үү ч юм уу, тийм зүйлүүдийг хийдэг. Тийм энэ бүх карьерууд ер нь их гоё, өөр ингэсэн сурчих юмтай ийм карьерууд байна. Тэгэхээр эмнэлэг дотор ажиллах гэхээр нэг бол эмч болоод ажилтдаг, нэг бас сувилагч болол ажилтдаг. Эмнэлэг гэхээр ерөөсөө эмч сувилагч арил байдаг тийм газар бол биш юм. Ялангуяа Америкт бол маш олон өргөн сонголт байдаг. Юу хийх вэ, яах вэ хөө дотроо гой хийх юмнууд их ихтэй шат дараалаар ахиж болох тийм гой салбар байна.